Монгол Улсын засгийн газраас үйлчит хүндэрсэн говьалтай Өмнөговь аймгийн зарим сум, Баян онгор, Өвөр ханга, Дундгой аймгуудын бүх сум болон отроор явж буй малчин өрхөд тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Эхний ээлжинд говьалтай Баян онгор, Өвөр ханга, Дундгой аймгийн малчин өрхөд тэжээл хүргэх эхний цуваа өчигдөр нийслэлээс орон нутгийг зорьсон бол өнөөдөр Дундгой аймагт ирсэн байна. Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадалд тулгуурлан бусад малчтад тэжээлийг хүргэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна гэж Монгол Улсын засгийн газраас мэдээлсэн. За Монгол Улсын засгийн газраас үйлчлэл хүндрэлтэй байгаа аймагуудад одоо зориулж энэ Дэлхийн банкнаас 5 сая долларын санхүүжилтээр одоо санхүүжигдэж байгаа энэ хүчит тэжээлийг бид бүхэн одоо Дундгой аймагта хүлээж аваад одоо ингээ буулгаж байна. Тэгээд энэ удаагийн хүчит тэжээл малчтад хүргэх энэ ажлын хүрээнд бол одоо манай Дундгой аймгийн 7000 одоо 200 иргэн бол хамрагдсан байгаа. Тэгээд сая бол 2020 оны тоолгоор бол 7550 хэдэн малчин өрх тоологдсон. Тэгээд ер нь бол энэ засгийн газраас явуулж байгаа энэ үйлчлэл хүндрэлтэй байгаа энэ аймгийнхаа одоо малчтад бол олон одоо тусламж дэмжлэгийг бол үзүүлж байна. Бид нар бол энэ засгийн газар улсын онцгой комиссийнхаа одоо гаргаж байгаа шийдвэрт бол маш одоо баяртай талархалтай байна. Мэдээж одоо энэ ажлыг одоо зохион байгуулахад санаачлаг гаргасан манай Дундгой аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүд, за энэ одоо салбар яамны одоо сайд, тэгээд бусад одоо бүх хүмүүст бол бид нар талархлаа илэрхийлж байна. Бид нар бол энэ эхний ээлжинд ирсэн энэ 300 тонн одоо хүчит тэжээлийг бид нар энд өнөөдөр аймгийн төв дээр буулгаж байна. Ер нь бол энэ аймгийн төвөөрөө дамжуулаад сумдрууга одоо тээвэрлэх, за бүр цаашлаа дотрын штабаар дамжуулж одоо малчтаа өргөх ажлыг бол Дундгой аймгийн онцгой комисс, за аймгийн хөдөө аж ахуйн газрын одоо хамт олон бид нар бол хамтдаа ингэ зохион байгуулах одоо ийм учиртай. Улсын онцгой комиссийн 2020 оны 9-р сарын 25-ны өдрийн 18 дугаар тушаалаар байгуулагдсан хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, эрүүл мэндийн яам, онцгой байдлын ерөнхий газар, ус загвар орчны шинжилгээний газар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамтарсан шуурхай бүлэг, зуудын эрсдлийн үнэлгээг батлагдсан аргачлалаар хийсэн байна. Энэхүү улсын онцгой комиссийн шуурхай бүлгийн зуудын эрсдлийн үнэлгээгээр Баян онгор, Өвөр ханга, Дундгой аймагуд, Говьалтай, Өмнөговь аймгийн зарим сум маш их болон их зуудын эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Монгол Улсын засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар 213 дугаар тогтоолыг батлаж, үйлчлэлт хүндэрсэн нэр бүхий аймаг сумдын 45,000 гаруй малчин өрхөд 300 мянган төгрөгийн өртөг бүхий МНС 1077/2008 стандартын шаардлага хангасан үйлдвэрийн аргаар боловсруулсан хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлсэн юм. Үүнд Говьалтай, Өмнөговь аймгийн зарим сум болон Баян онгор, Өвөр ханга, Дундгой аймгуудын бүх сум мөн отроор явж буй малчин өрх багтаж байна. За Дундгой аймагт малчин өрх хүрт хойрлогдож байгаа 300 мянган төгрөгийн тэжээл эхний ээлжийн 300 тонн тэжээлийг бид нар хүлээж аваад байна. Юуны өмнө Монгол Улсын засгийн газар, хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, мөн Дэлхийн банкны төслийн хамт олондоо Дундгой аймгийн малчтынхаа нийт малчтынхаа өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье. Энэ хүчит тэжээлийг ер нь бол тараахта малчин өрх хүрт орлох зорилгоор гар утсанд аппликейшн суулгана. Тухайн малчтын гар утсанд 4 оронтой давтаршгүй тоо сумын онцгой комиссоор дамжуулан очих юм байгаамаа. Энэ дээр энэ малчин өрх хүрт олгож гэнэ үгүй гэдгээ гар утасны аппликейшнээр хянаад явах боломжтой болж байгаа юм. Нөгөө тал дээр энэ тэжээлийн үйлдвэрээ шууд аймгийн онцгой комист, аймгийн онцгой комиссоос сумын онцгой комист, сумын онцгой комиссоос малчтад хүргэх ийм зорилттой явж байгаа. Айл талдаа бид нар хариуцлагатай ажиллах ёстой. Сумын онцгой комисс хариуцлагатай ажиллах ёстой. Мөн малчин өрх бүр хариуцлагатай ажиллах ёстой байна. Яагаад гэвэл энэ малчны тамга мөн иргэний үнэлэх канаандах ингээ бичиг баримтны асуудал байж байгаа тул малчин өрх бүр энэ малчны тамга иргэний үнэлэхээ одоо тухай бүрд нь бэлэн байлгаж авах шаардлагатай байж байгаа. Ийм учраас та бүхэн айл талдаа хариуцлагатай хандахыг хүсье. Болох уу? Тэгэл найр болчих төхөө.